Гажиг хадам ээжийн хар зан үйл. Зяюацхан бамбарнууд минь. Сүүлийн үед дандаа 2020-25 оны кинонууд оруулсан бол энэ удаад нэлээд нандинан хадгалсан жинхэнэ классикуудын нэг болох бүр 1997 оны The Howl буюу Солонгосоор бол Origami нэртэй киног оруулахад бэлэн боллоо. Энэ кинон дээр ямар ч сүнс чөтгөр гардаггүй сэтгэл зүйн төрлийн аимшиг кино ба жинхэнэ шар ус босгож уур хөдөлгөж уушиг савсаалгадаг эвгүй кино байгаа да. За тэгэхээр олон юм яриад яг шууд 1997 оны The Howl буюу Origami кино руугаа орцгоо. Манай бамбарнууд мэдээж бичлэгээ бүтэн үзээд 10-аас хэдэн оноогоор дүгнэж байгаагаа комментоор бичээрэй. За. Нэгэн эмэгтэй өглөөний цай бэлдэн унтаж буй залуу дээр очин босоороо ажилласаа хоцорлоо гээл нэгнийгаа тэрврээд гжигдээд дээр доороо ороод эрхлэлдэж харагдах ба хамгийн сонин нь хосууд юм болов уу гэтэл ээж хүү хоёр л байсан юм байна лээ. Ээж нь ч цайгаа ууж байхдаа ойрд хоёулаа гой болзоонд гарсангүйдээ энтергээд хүүдээ гомдлоход хүүн өө ээжээ өнөөдөр би юм ботчихсан байгаа. Та гоё хувцас өмсөөрэй. Би таныг ирээдүйн бэртээ чинь танилцуулнаа гэдэл хэлэхэд ээж нь яагаад ч моох дургу байгаа шинжтэй л харагдана. Сая дурдгдсан найз охин буюу манай киноны гол дүр сүжийн дотны ганц найзаараа хүргүүлээд рестораны гадаа буух ба ороод найз залуутайгаа уулзсан ээжийг нь хүлээгээд байтал ээж нь оогт ирдэггүй ба уцаач авдаггүй. Манай сүжийн чөөрхий их л санаа зовсон шинжтэй нэр чи ээжтэй хэлсэн бистэ намайг ээж аваагүй зөвхөн ахтайгаа өссөн тухай ээжд чинь би таалагдахгүй байх үү гэж айгаад байна гэхэд нөхөр Донвон зүгээрээ би хэлчихсэн би ч гэсэн аавгүй өссөн штэ зүгээрээ л гэн. Энэ үеэр ээж нь гэртээ намайг зүгээр л нэг юм өлөгчөнгөөс болоод орхиод явчихж байгаа юм уу те гэдэл хамаг юм шидлээд гараасаа цус гартал толио хаг зохиод нэг л эвгүй харагдана. Удаачгүй манай хоёр ч хурмаа хийж бүхэл хүмүүс жаргалтай харагдах хэдийж ганцхан хүн тэс өөр л харагдана. Энэ нь мэдээж л манай сүжээний хадам ээж нь. Хөрөмж дуусаж манай хоёр ч бас сарын аялдаа яваад нөхөр Домвуугийнхаа гэрт амьдрахаар ирэхэд ээж нь өрөөг нь бэлдэж янзлаа цэцэг энтер тавьчихсан ихэл халуун дулаанаар хүлээж авдаг. Оройн хоол болоход ээж нь 3 хундахтаа вино авчираад энэ гоё өдрийг хэдүүлээ тэмдэглэх хэрэгтэй штэ уучих гэдэл уух ба шөнө нь манай хоёрыг унтаж байхад хадам ээж нь өрөөнд нь нууцаар ороод ирчихсэн өрөөний болонд нь яг л сүнс сүүдэр мэтэл сууж харагдана. Тэгснээ буурч болоогүй хүүгийнхаа гарыг манай сүжээнээс салгаад гараад явчихдаг. Өглөөч болоход манай сүжийн оройтож сэрээд их л сандраад доошоогоо буугаад нөхөрлөөгөө уцаар намайг ажилдаа явахдаа сэрээчгүй яасан бэ? Би ингэж их унтдаггүй шүү ууг нь яагаад ингэж нам унтчихв? Тэр виног уугаад бүр толгой эргээд л ихэлсэн гэдэл хөөрхий хадминдаа ирсэн эхний өдрөө үд болтол унтчихлаа гэдэл их л гимшсэн шинжтэй л харагдана. Өмнөх шөнө нь хадам ээж нь өгсөн винондоо яагаад ч юм нойрны юм энтер хийчихсэн байсан л юм шиг байна. Манай сүжийн ч гимшсэндээ гэрээ ёстой л нэг цэмцээтэл цэвэрлээд л явж байгаад хадам ээжийнхаа өрөөнд ороод тоосыг нь соруулахдаа нөхрийнхөө ээжтэйгээ байгаа хөөхөн багийнхан зургуудыг хараад зогсож байхад гинтэл хажуунаас нь хэн чамайг энд орж болно гэж хэлээв гээл хадам нь ороод ирэх энэ төр. Тэгснээ бүр би гэрийн үйлчлэгчтэй байхдаа ч энэ өрөөнд оруулдаггүй байсан. Өнөөдрөөс эхлэн зөвхөн миний зөвшөөрөлтөй л энэ өрөөнд орно. Одоо гар гээл баарг л хөөж гарна. Манай хүн ч хөөрхий би эхнийхээ өдөр хэтрүүлээд унтчихлаа уучлаарай. Би өглөөний цайг хийж байна гэхэд хадам нь тэгж хүсээд байгаа бол оройн хоолыг ч гэсэн хий гээл ер нь л базалт гэдэг жинхэнэ утгаараа эхэллээ дээ. Манай сүжийн чөөрхий оройн хоолн дээрээ нэг шүл хийгээд ээжээ энэ таны дуртай шүл гэсэн те та нэг амсаад өгөөч гэхэд хадам ээж нь хурж ирж амснаа шууд хутга барьж аваад сонгор нэтер хэрчээ тоогооруугаа шидснээ барьсан хутгаараа шүлөө хутгаад л одоо нэг хүүхнүүд юу ч хийж чадахгүй арчаагүй хийж чадахгүй бол болчих. Би хүүхдээ бүхэл бүтэн 30 жил өөрөө хоолыг хийж өгөөд хүн болгосон. Цаашдаач би өөрөө хоолыг хийгээд өгч чадна гэдэл ёстой л нэг хяргаж гарна да. Оройч болж нөхөр нь ирэхэд манай сүжийн чөөрхий бүр л нэг хямарчсан шинжтэй би ээж чинь таалагдахгүй байх шиг байна өө гэд хэлэх ба нөхөр нь зүгээрээ чамтай маш гоё харьцаж байлаа штэ. Би бас харж л байгаа. Баг зэрэг үйл ойлголцлууд байвал удахгүй учир нь олдноо. Ээж өвт хоёр бүхэл бүтэн 30 жил хоёулахнаа амьдэрсэн болохоор бас өөр хүнтэй шууд эв зүгөө ололцож чадахгүй байгаа бахаа л гэн. Тэгснээ бүр оройн манай хоёрыг яг нөгөө юу яах гэж байхад ээж нь бүр албаар орж ирснэ. Миний нойрны юм дуусчихлаа. Дэлгүүр гараад ирээч энтергээд энэ нэг үнэн зөвөн гар. Маргааш нь чуулж манай хүн сэрүүлгийнхаа дуугаар эртлэн босоод өглөөний цай бэлтгэхээр доошоо буутал хадам ээж нь хэдийнээс ирчихсэн цай бэлдээд байж байх ба манай хүн ээжээ би туслах уу гэд лифтийнхээ асуудал үгүй туслах юм байхгүй харин өөдөнд байгаа сонинг оруулчих л гэн. Манай хүнийг гарсны дараагаар ээж нь хүүхдийнхээ өрөөнд
ороод яг л киноны эхэнд гардаг шиг дээр доороо ороод эрхлэлтэй бүр яг нэг тийм хосуудчгэл хүүхдээс ирэх ба үүнийг нь манай сүжийн араас нь орж ирж хараад бүр жинхэнэ шок. Тэгснэ өнөө зөвүүн хадам ээж нь бүр манай сүжийн рүү баллиар зөвүүнээр инээснэ. Заав өнөөдөр хүүдээ юу өмсгөх вэ гэдэл шууд хувцсыг нь өртөл сонгож гаргаж тавиад мэдээж л манай хүн уурлаад гаргасан хувцсыг нь буцаж хийгээд өөрийнхөө сонгосон хувцснуудыг шуугианаас нь гаргаж харагдана. Өдөр нь нөхөр нь ажилдаа явчихсан байхаагүйр хадам нь бүр хүүгийнхаа дотор хувцснуудыг сагстай бариад явж байх ба манай сүжийн та хэрэггүй би нөхрийнхөө хувцснуудыг өөрөө угаач. Тэр тусмаа дотор хувцснуудыг нь гээд хэлэхэд хадам ээж нь өөдөөс нь шууд л үгүй би угаан замаас холт гэснээр шатнаас шууд түлхээд унгачдаг. Тэгснээ хажуугаар нь бүр юу ч болоогүй юм шиг л холт гэж хэлээ вэстэй гээл гараа авчихсан тэр. За ингээд л ер нь л нөхцөл байдал бүр эвгүйдэх ба манай сүжийн чөөрхий бүр л нэг сүр сүлдгөө болчихсон л харагддаг. Оройн нь жуус бэлтчгээ дээшээгээ өрөө рүүгээ орж байхад угаалгын өрөөнөөс нь нөхрийнх нь бас хадам ээжийнхэн дуу гарахад манай хүнч бүр гайхаад хаалгыг нь түлхээд л хартал хэдийнэ 30 гарчихсан нөхөр нь бүр чармаа нүцгэн зогсчихсан ээж нь хамаг биеийг нь угааж өгөөд л зогсож байхан тэр. Тэгснээ бүр доошоогоо сууж байгаа л угааснаа манай хүнийг харж байгааг мэдснээ өөдөөс нь зөвүүнээр инээгээд л. За ингээд л манай хүн ёстой л нэг тесэрч байгаа юм да. Чи чинь өдөө том болчихсон хүн өөрөө усанд орж чаддгүй мүү? Чи одоо бол хурмаа хийчихсэн их нэртэй хүн штэ гээд л уурлахад нөхөр нь ч өөдөөс нь эн чинь миний ээж штэ багасаа л ингэж угааж өгдөг байсан штэ гээд жаал ярьж байснаа. За одооноос тэхгүй гээд л овоол нэг буулт хийх ба энэ яриаг нь хадам ээж нь хаалганых нь гаднаас сонсчихсан л зогсож байдаг. Маргааш нь ч болоход хүүгийнх нь ажлынх нь хүмүүс гэртэнд ирнэ гээд ээж нь манай сүжээнийг дагуулаад дэлгүүр ороод бөөн юм цуглуулснаа машин авчрахтаа амар хаазлаад яг тулж ир зогсоод л. Тэгснээ бүр манай хүний юунч битгий гар хүрээрээ би өөрөө ирээд хоол хийж өгнө гээд ямар хоол бэлдэж байгаагаа ч хэлэлгүй хаяад л явчихсан байдаг. Ингэснээр нөхрийнх нь ажлын хүмүүс ирэхэд ямар ч хоол унд нь бэлэн болоогүй байсанд манай хоёр маргалдаад л амждаг. Мэдээж л энэ ээж нь албаар бэрийгээ ингэж эвгүй байдалд оруулсан юм байлээ. Өөрөө бүр кино театрт инээд алдаад кино үзээд л сууж байхан тэр. Энэ гэхдээ бүр арай л зөвүүн хадам уу өмнөөс нь бүр уур уурайдах юм. Манай хүн чөөрхийн маргааш нь нөхрийгөө ажилдаа явсны дараа хадам ээж дээр уух юм барьж очоод ээжээ та намайг битгий ингээд байл да. Та хүүгээ харамлаж байгааг ойлгож байна. Гэхдээ бид хоёр чинь одоо хурмаа хийчихсэн хүмүүс шүү дээ. Та намайг яг л өөрийн төрсөн охин шигэ бодож болохгүй юу гэж хөөрхий. Ёстой л нэг чадхаараа л буулт хийндэ. Оройч болж нөхөр нь ажилласаа ирэхэд манай сүжийн би ээжтэй уулзраа олчихсан гэж их л баяртай харагдсан ч ээж нь гинтэл өрөөнөөсөө бүр шаал худлаа уйлчихсан гарч ирээд миний хүү чи ямар хүнтэй суучихсан юм бэ? Өнөөдөр над руу бүр амаатат гисэн гээл зөвүүн авгаа чинь ёстой л нэг жүжиж гарна да. Манай хүн ч тесэрч ээжээ би хизээд гисэн юм бэ? Та яагаад ингэ худлаа яриад байгаа юм бэ? Гээд л орилоход нөхөр нь шууд л алгадаад л авдаг. Манай хүн ч өрөөрөөгөө гүүгээд л ороход ээж нь би ууг нь эхнэрий чинь чадхаараа л тухтай байлгах гэж үзэх юм. Гэсэн ч танаа эхнэр чинь таалагдахгүй л байх шиг байна. Өмнө нь хоёулаа ямар гоё жаргалтай амьдардаг байлаа. Одоо тэгэхэд бөөн асуудал гээд л үргэлжлүүлээд л худлаа уянгалсаар л. Яг ингэснээр манай сүжийн ерөнхийдөө бол албан ёсоор тулаанд ороход бэлэн болно доо. Нөхөртөө ээж чинь энэ бүгдийг зохиогоод намайг холдуулах гээд байна. Чи итгэхгүй байгаа бол нэг зүйл туршиж үзье гээд мань хоёр нэг зүйлийг төлөвлөж эхэлдэг. Маргааш нь болоход нөхөр нь ээжигээ дагуулад нэг ресторанд ороод ээжээ өнөөдөр хоёулаа хоол идэн, дэлгүүр хийсэн, паркаар алхах, кофе уун гээд хэлэхэд ээж нь их л баяртай харагдах ба хүүнд гэхдээ хоёулаа бишээ гуруулаа хамт явна гээд хэлэхдээ зэрэгцэн манай сүжийнч бүр цэмбэр дээрээ тавьчихсан. Юу ч болоогүй юм шиг л ороод л ирхэн тэр. Сайн уу ээжээ? За гуруулаа юу идэх үү гээд менюгээ дэлгэхэд ээжийнхэн царай хувс гээд л ууралснаа. Албаар бүр өвөрлөө нь усаасгаад манай хүний нойлын өрөө рүү явуулснаа. Араас нь орж ирээд өнөөдөр бол миний хүүд овоо бит хоёрын өдөр. Чамд оогт хамааруулахгүй. Чи зүгээр явчихаа л гэхэн тэр. Харин манай сүжийн уучлаарай ээжээ. Би танаас болж хангалттай зовлоо. Одоо хангалттай. Би хүүтэй чинь хурмаа хийсэн ихнэр нь намайг ингэж хэлж байгаад уучлаарай. Гэхдээ би одоо өмнөгшгөө хүлээцтэй байж чадахгүй гээд л аваа ичдэг. Мэдээж л зөвүүн авгагийн ухаан нь алгандаа ороод шууд л алгадах гэж үзэхэд манай хүн гарыг нь шууд л барьж аваад л та намайг зовоож байна гэж бодож байгаа ч хүүхдээ л илүү их зовоогоод байгаа шүү. Одоо бодит байдалтайгаа нүүр тул гүйж байна гэж хэлээд л гараад явчихдаг. Өнөө шулам хадамж бандсандаа шууд л ресторанаас гараад л явах ба хүүн ашгүй одоо л нэг хинээс болж юу болоод байгаа тухайг ойлгож байгаа л юм шиг харагддаг.
Мань хоёр ч сайхан хоолцоход гэртээ ирэхэд ээж нь гэртээ байсан мөртлөө л хаалгаа тайлж өгөхгүй. Мань хоёртой бүр юу ч дуурахгүй баараг л өлсгөлэн зарлаад байгаа мөглтэй л байж байдаг. Маргааш нь ч болж нөхөр нь ажилдаа явсан хаагуур манай сүжийн ч орд ирээд цэвэрлээд л байж байхад галзуу гажиг хатман шууд өрөө рүү орж ирээд манай сүжинийг үстэж авч гарснаа ус дүүргчихсэн байсан байнда толгойг нь чихээд надаас болж их зовсон. Одоо хангалттай гэлөө дахиад нэг хилдэ чи намайг уурлуулвал юу болдгийг сайн мэдэж ав. Ахаад нэг л удаа олон юм хуцвал чамайг алчхан шүү гэдэл нүдэн эргэлдээд л ёстой л нэг өвчнөн сэдэрвүү гэлтэй л харагддаг. Манай сүжийн чөөрхий бүр жинхэнэ утгаараа шокорчсон өрөө рүүгээ мөлхөөд л явах ба гажиг хатман юу ч болоогүй юм шиг л өрөөндөө орсноо опера хөгжим сонсоод нүүр амаа будаад л сууж байхан тэр. Фүү гэхдээ нэр ийм амар хадмууд яг үнэхээр байд юм уу? Яг ийм хатан байх юм бол бүр сүнс чөтгөр цаашаад илүү аимшиг юм байх юм байна да тий. Яг иймэрхүү хадмуудын тухай бодит түүх сонссон зүйлс энэ төр байх юм бол манай бамбарнууд доор комментоор бичээрэй за. Яг буцаад кинонд орцгоё. За ингээд л орой нөхөр нь ирэхэд ээж нь юу ч болоогүй юм шиг инээд алччихсан их л жаргалтай харагдах ба харин нөгөө талд манай хүн ахаад нэг л өдөр энэ гэрт байвал би өгөх юм байна гэдэл хамаг хувцаа бэлтчихсэн би явлаа гэдэл сууж байдаг. Нөхөр нь ч гайхаад яасан бэ юу болсон бэ юу явах вэ гэдэл зогсооход ээж нь өө миний охин яасан хаашаа явах гэж байгаа юу болсон гэдэл үнэн сэжиг явгаа энэ бүр. Манай сүжийн ч гэрээс гарахад нөгөө дотны найз нь машинтайгаа ирчихсэн байх ба нөхөртөө ээж чинь галзуу юм байна өдөр намайг гэж үтсэн би өхмөөргүй байна гэж хэлээд ашгүй энэ гайтай хатмын гайтай байшингаас эсэмэнд явж чаддаг. Нөхөр нь ч өөр нь л бүгдийг ойлгоод ээж дээрээ очоод та ер нь ингэх байсан бол намайг хөрөн мийн гэхэд яагаад болиулаагүй юм гэж ээж рүүгээ уурлахад ээж нь би чиний хүссэн тоглоомыг дандаа л авч өгдөг байсан биз дээ. Гэрлэлт чинь яг л ижилхэн. Хэрвээ би зөвшөөрөөгүй бол чи уйлаад уурлаад бөөнл юм болох байсан. Ер нь энэ гэрлэлт гэдэг юм чинь шаал утгагүй байгаа өстэй. Хоёулангийнх нь дундуур орсон ямар ч өлөгч нь сайнаа үзэхгүй гэдэл энэ ээж нь ер нь хүүхдээ ээж хүүгийн хайраас илүүтэйгээр нэг тийм эрэгтэй хүн гэснүүдээр хардаг гажиг ч юм уу эсвэл нэг тийм сэтгцэн өвчтэй юм шиг байгаа. Хүн ч одоо л нэг овоо наспинд хүрсэн хүн шиг та тэгвэл одоо нас ганцаараа амьдэр би явлаа гэдэл өрөө рүүгээ ороод хувцаа бэлдээд л эхлэхэд ээж нь нэг том хутга бариад араас нь ороод ирэх юм тэр. Тэгснээ би чамайг төрүүлснээс хойш бүхэл бүтэн 30 жил хайрлсан надад байгаа ганцхан эр хүн бол чи. Одоо тэгээд намайг орхих гэж байгаа мó те? Тэгвэл намайг үхсний дараа л орхиж яваарай гээл гараа зүсээд л эхлэхэд хүн мэдээж л ээжээ бололтоо гээл хутгыг авах гээд ноцолдож байгаад мань хоёр санаандгүй хөл алдаад унчих ба харамсалтай нь өнөөх хутган дээр нь хүүн унаад хэдийнэ өнгөрчихсөн л байхан тэр. Манай сүжийн нөгөө найзандаа амьдарч эхэлсэн байх ба найзтайгаа одоо бүгдийг шинээр эхлэе өөртөө анхааръя орой ажлыг чинь тарахаар 6 цаг гээд ажлыг чинь гадаа уулзаад гадуур явж гоё хоол идэ гээл цаг товлож харагдана. Удаачгүй хадам ээж нь хаанаас ч юм энэ найзынх нь гэрийн утсыг олоо залгах ба манай сүжинаас гуйсаар байгаад дахиад нэг уулзгаар болдог. Болцсон газартаа манай хүн яваад очиход өнөөх шулам шиг хадман их л нурамгаар харагдах ба чамааг явсны дараа миний хүү амиа хорлох гэж оролцсон. Одоо би энэ маш муу байгаа. Чамтай л уулзахыг хүсэж байгаа. Чи ядаж очиод ганцхан удаа уулзаад өгөөч тэхүү гэдэл шаал худлаа түүх зохиогоод л үйлэн дуграад гуйж гарна. Манай хүн ч одоо надад тантай яриад ахын байхгүй гэд их л уурсан ч хөөрхий нөхрөө бодоод л зөвшөөрөөд машинд нь суучихсан л байдаг. Манай хүн ч нөхрийнхөө гэрт ирээд өрөөнд нь ороход нөхөр нь яг л унтаж байгаа юм шиг л харагдах ба гайхаад нүүрэнд нь гараараа хүртэл цэвхүүтэн. Гажиг хадман ч энэ үед араас нь хүрзээр зохиод л унгачдаг. Найз нь ч ажлаа тарчгаад хүлээгээд л байдаг. Манай сүжийн уцаач авдаггүй. Манай хүн нэг сэрхэд хадмынхаа доотлын гаражт нь хөлүүлчихсэн байдалтай сэрэх ба ээж нь энэ тоглоомууд бүгд манай хүүгийн багаасаа тоглож ирсэн тоглоомууд. Би нэгийг нь ч хаялгүй энд хадгалдیں۔ Тийм болохоор чи ч гэсэн энд л байх хэвээр. Хаашаа ч явахгүй гэснээр балер том гольфийн завхуур гаргаж ирээд л ёстой л нэг нохоо шиг л зодож гарна да. Тэгснээ бүр миний хүү намайг дуудаад байна. Миний хүүгийн унтах цаг болчиход гэснээ өрөөнд нь ороод л үхсэн хүүгийнхаа хажуугаар ороод л унтах ба өглөө болоход гинтэл хүүгийнхаа үхснийг одоо л нэг хүлээн зөвшөөрсөн үү яасан гэлтэй миний хүү гэдэл орилж босч ирснээ зойрын өрөө рүүгээ ороод чи миний хүүг алчглаа чамаас болоод миний хүү үхчихлээ гэдэл ахаад л зодож гардаг. Нилээн зодож байснаа нэрээ өнөөдөр би хүүдээ хостол авч өгнө гэж амлчихсан шүү дээ. Дэлгүүр явах хэрэгтэй гэдэл гарах ба манай сүжиний нөгөө найз нь манай хүнийг уцаач авахгүй огт сураггүй бүтэн өдөр
алга болчихсон болохоор тэр хадмал ямарваа нэг юм хийсэн байх хэвээр гээд шууд гажиг хадмынх нь гэрлүү гархан тэр. Манай хүн ч ёстой ойл нэг үхэхийн наагур сулбар юм байж байхад ашгүй найз нь манай хүний цүнхнээс нь энэ хадмынх нь гэрийн түлхүүрийг авчихсан байсан тул хашааных нь хаалгыг онгоолгоод орж ирээд сужина чи байна уу гэж орилоход нь манай хүн ч энийг нь сонсон хөлөөрөө юм хум унгааж хагалж байгаад ашгүй найздаа мэдэгдснээр найз нь ч орж ирээд л аварч чаддаг. Ингээд л ашгүй нэг аврагдлаа гэд найз нь манай хүнийг түгшээд л гарч байхад 어디 가려고? 넌 누구니? 넌 왜 내 말 안 듣는 거니? 어머니! Нийнхүү гажиг ээжээсээ болоод хүн ч өнгөрч ээж нь ч хүүгийнхаа хажууд өөрийн гараа зувсан амиа хорлох ба хэсэг хугацааны дараа манай сүжийн нэгэн нуурын дээгүүр өнгөрсөн хадам ээж болон өнгөрсөн нөхрийнхөө чандрыг цацсан явж буугаар кино маань дуустдаг. Йоо, гэхдээ ийм хадмуудтай бол нэрээ сүнс чөтгөрөөс ч илүү амар юм байна да тий. За тэгээд гоё баярын өдрөөр нь нэлээд дарк кино оруулчихлаа. Тэгээд дараагийн кино нэх удахгүй тул манай бамбарнууд юу гэхэ мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад зүсгэлээ сууж байгаарай.